Уулын нарийн жимийг даган хөгшин хээр мориороо сажлуулах Балдангийн сэтгэлд Перинлэн хаява газарт чинь чөтгөр дагаж яв гэж хэлсэн үг бодогдож явжээ. Нотгийнх нь Перинлэйг чөтгөр дууддаг муу өвдстэй гэлцдгийг Балдан мэдэх бил. Гэвч Балдан өвгөн Булангийн тохойг дагаж өчнөөн жил Перинлэнхтэй айл сахалд явсан тул тэр ямар элэнцгийнхэн чөтгөр дууддаг муу өвдөс түнд байх билээ. Харин аль урчнын жилийн хэдэн шуудай ноосноос болж намайг тэгж их муухайгаар хилээд байхдаа яах вэ? Эсхий хийн гэж Перинлэгээс авсан ноосны өртгийг би өгчихсөн юмдаг. Өгөөгүй гэж зүтгээд барьж идэх нь байна шүү. Төвний тухай олны хэлцдэг нь үнэн бол одоо намайг нөгөө чөтгөр нь дагаад эхэлмээр юм. Хэмээн бодол болон явдал нар хэдийнэ жаргаж бүрэнхий дунд үүс биесээ сүйдэрлэн бараантаж эхэлжээ. Хаяхан шар шувууны хахир дуу сонсогдож уулын үгс үржимээр зүтгэх хээр морныхон тууран чулуу шаргина. Гэтэл араас нь гинэтхэн. Хөөй гэж хүн орилох дуудах шиг болох үед Балдангийн хамаг бие хүйт оргон зарааж эргэн харвал нүдэн тусах чөтгөр шулам гимээр зүйл юу ч байсангүй. Тэмэстэр сойлогийн шар шоу зүрх хагалчих шахлаа. Хүн дуудаад байгаа юм болов уу гэж бодлоо. Яасан муухай дуута шаарав гэж бодоод морио чүү хэмээн давиртал морин огц мухас гэж золтой л түүнийг унахчихсангүй. Чэнгтэл Балдангийн араараа хэнэгэн хүн сунталчихсан юм шиг. Хүний амьсгал чихнийх нь араас төөнөн дээлнээс нь чангаан татаад байх шиг сонин мэдрэмж төрсөн агаад. Тэр айсандаа бараг ухаан алдах төгчээ. Ямар ч байсан эргэж харахгүй юм шүү гэж бодон явсаар байж. Уганы нуулыг давчихвал Булангийн тохой руу орж гэрийнхээ болон бусад айлуудын барааг харан ногтын хов гуцхыг сонсч болохоор байна. Гэтэл гинэтхэн араас нь Балда чи намайг эргээд харчихгүй гэх яахаргүй эмэгтэй хүний дуу сонсогдоод явчихж. Энэ үед Балдан өөрийн мэдэлгүй Перинлэн явуулсан үхээрийн бузарчийн наанаасаа зайлж морины нуруу амраахгүй юм уу хэмээн хэлчихэд шүлсээр хид хідэн удаа хажуу тийш нулимад орхитал. Чамайг гэж харахгүй бол би өөрөө чамайг харагдахаас гэсэн эмэгтэй хүний дуу гарсан. Атгаж явсан цулбуурыг нь шовт татан газраар чиргүүлэх шиг болсон бөгөөд чанх өмнө нь өөд болоод удаж байгаа шар янжингэгч хүүхэн зогсож байгаа харагджээ. Бүүцэгт үхэж өргөдөөд олон жил болчихсон байж бас ингэж явдаг байх нэ хэмээн Балдан бодох хооронд янжин түүний унаж яваа морийг эргүүлэн уулын уруу цулбуураас нь өгц чинь татаж эхэлгээд хөгшин хээр морин өөрийн ирэхгүй тэглүүлэн уулын уруу хад өнгөрүүлэх адил бүд чинь давхичээ. Балдан хоёр гараа гозолцуулан хийдимий хаш гарсаар нэг л их нэлмээсэн том дээл шидчих шиг газар навсхийн оожод өгсөн байна. Моринч гөлмөө дэрвүүлэн уулын уруу алга болжээ. Шар янжингийн нөгөө бодит бус дүр төрхөн нүдэнд нь нэг тоддрон нэг бүдгэрч байснаа. Чиний толгой чулуун дээр унатхаагалж би дээр авчирч өгье. Гэх дуу сонсогдож төдөлгүй Балдангийн толгойн дор юу хүчим эвх шиг болжээ. Тэгээд цусыг нь тогтоох гэж байгаа бололтой даавуугаар арчиж байгаа нь мэдэгдсэн байна. Балдан өндийнхөөр завдан хоёр гараараа газар тултал толгой нь янган өвдөж нүд нь харанхуйлаад эргэн очжээ. Салхи хүүгэн эсгэрч хад чулуу харлан бараантах өвөрт Балдан бог чөтгөрийн эрхшээл давтан хэвдэж байхдаа амьдал гардгийн бол Перинлэйд тэр нэхэд шуналтаад байгаа ноосных нь өртгийг өгнө. Хоол болохыг нь харна гайгүй гэж хорсолтойгоор бодож байсан гэж. Дээр нь тонгойн суусан шар янжингийн биеийг салхи нэвдүүлээж байх бөгөөд яг л мануугай шиг салхины аясаар хөдөлж бөөн шороо тоос манруулж байгаа үзэгдэжээ. Муу үхээрийн бузрын хэдэн жил дарагдсан шороо нь пөргөн байх шив гэж бодсон Балдан янжингийн бие рүү гараа явуултлаа.
Усанд туссан ямар нэгэн дүрсийг гараараа оролдох шиг сарнин алга болж байсан аж. Чингтэл юу ч юм нэг хүнд зүйл нурах шиг болж үүнтэй зэрэгцэн Балдан өөрийгөө томоохон нүхэн дотор ойчлоо гэдгийг мэдэрсэн байна. Хажуу тийш эргэн харвал ухархай нэг ховлыг нь шороо чигжин бүргсэн хохимо толгоо эрүүний ясандаа шүд бололтой харлаж ёрзойс ганц нэг яс цугуйлгаад хөсөр хөвтөж байж. Балдан байдгаараа муухай орлоод өөрийн ирэхгүй үндийн босч мөнөөх нүхнээс гарах гэж оролдож эхэлсэн ч хөл дор нь яс шажигнан дуурч хөл нь ямар нэг хайрцаг савыг цөмлөн орчихсон юм шиг тэглээд мултарч өгөхгүй байгаа. Хэчнээн удаа тэгж тарчилсныг бүү мэд. Юутач нэг мэдхэд өглөө болж уулын ингэр дулаан наранд гэрэлтэн нал айж байхыг үзэн Балдан эргэн тойрноос очин харжээ. Тэгээд шүн ухаан алдснаа ойлгосон байна. Морноосоо очихдоо хүний шарил бүхий хөмөг газар унаж тэрэн цөмрөөд үхээрийн сэг зэмтэй хутгалцснаа ухаарч мэджээ. Гэхдээ өөд болоочноор янжин оршуулсан газар мөн өө биш үү гэдгийг тэр санахгүй эргэлзэж байсан гэж. Морноосоо унахтаа хагалж гэмтээсэн толгойных нь хэсэгхэн газарт цустай наалтсан хадсан даавууны тасархаа байсныг арайхийн салгаж үзвэл хээрийн нар салхинд гандаж сал байсан ёстой л үхээр юм шиг даавууны өөдөс байжээ. Балдан явган алгасаар уулын бил рүү дөхөж явтал өмнөөс нь хоёр хүн тосон ирж та зүгээрөө хээрмөр шүн давхад ирэхээр нь таныг яасан бол гэж их санаа зовоод хайж яваа нэм гэжээ. Балдан Пернлегийн явуулсан чөтгөрийн хорлолд автаа гэж хэлэлтэй биш. Дуугийнхан шиг л морноосоо унаад баларх шахлаа гэх маягийн юм хэлсэн гэж. Харин хэд хоногийн дараа Пернлегинд бууж ноосны өртөг гэж хэдэн төгрөг өгтөл цаадах нь их л бах тавтайгаар инэ. Олон явдал бололгүй. Ингээд өгчих байсан юм. Гэсээр авчээ. Харин Пернлен гэрийн зургийн жаазанд талигач шар янжингийн зураг байхыг Балдан хараад шар янжин та хоёр чинь төрөл билүү гэж асууж өрхвөл Пернле хариуд нь тийм ээ. Манай ээжийн ойрын хамаатан байсан юм гинлээ. Гээд бас л тухуутай нарахгүй инээжээ. Чөтгөр дуудаж муу сансаг хүнээ айлгаж ичээд Пернлегийнхээс Балдан гарахын төс болцсон ухта. За яахав. Хар санаач нь хад мөргөх цаг ирнэ гайгүй гэж өшөрхөн бодож байсан гэдэг. Хойжмон тэрбээр Пернле өөд болсон хүмүүсийн зургийг цуглуулан тарindж чөтгөр болгодог гэдэг сураг сонссон ажээ.